мөнгө сайхан багш өөрийнхөө нэг фэйсбүүк дээр нэг юм номтой болоо шавьдаа баярлалаа гэж оруулсан. Тий. Тэгэн гутанд хүү энэ хаана юу вэ гэж ирэл сурал болж байгаа. Тэгэл тэр чинь 750 мянга тий. Тий. Яг билээ. Зарим номнод олдохгүй юм. Одоо бас нэг ном гаргах гал орчуулганд яваад байгаа. Захим шүүхийн талаар. Морогт бол юу яатсан. Аккаунт үүсгэж одоо тэгээ батгаажуулах гэж мэдээлэл оруулаад. Би харж байгаа танай сайт руу орж байгаа мэдээлэлүүд оруулсан. Аа өнөөдөр зурганд орно гэж. Би бас ормоор шүү дээ. Манай хичээл намарцсан уу? Тэдгээр ингээ Манай охинтой өөрийгөө танилцуулж орсоор. Миний цаг мөнгөө зардаг хобби марк байхгүй. Тийм. Тэгээд нэг цуглуулаад нэг удаагүй л дээ. Марк их боо шүү дээ. Эцэг юм бол тэгээд зураг мөр аюул бол таны мэдээ болоод одоо энэ дөрөвдөө маркийг каварт гэдэг байхгүй. Тэгээ кавартаар дуудах гэдэг марк зурдаг шин янз янзаар дуудав. Тэгээ манай Чингис хааны зурагтай маркууд дэлхийн амар олон улс гарах юм. Бидний бүр мэдгүй улсад хүртэл гарцсан. Африк улсууд чинь аюул олон Чингис хааны марк гарцсан. Гой марктай маркаа. За өнөөдөр манай Прогер 10 асуулт хариултын шинэ оны анхны дугаард Монголын өмгөөлөгчтэй холбооны гишүүн өмгөөлөгч Отгонбаатар өмгөөлөгч маань оролцож байна. За Отгонбаатар өмгөөлөгч маань мөн одоо өмгөөлийн legal guide хуулийн фирмийн захирлаар ажиллаж байгаа. За танд шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд бас шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. За ингээд асуулт руугаа шууд оръё. За та өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Одоо энэ чинь 10 асуулт хоёр дахь нь тий. Зөвхөн нас нь ч асууна. Окей. Яг миний өглөө босоод одоо хамгийн түрүүнд хийдэг юм гэх юм бол яг мэдээж хүмүүс босоод нүрээр авах мах гэдэг. Тэгэхдээ хамгийн тогтмол одоо өглөө болгон хийдэг нь хүүхдүүдээ сургуульд хөрвж явах. За. Одоо сургууль орчих хичээл явах болчих. Тэр ер нь бол миний амьдралд өглөө хүүхдүүдээ сургуульд хөрвж өгөхөөс орой сургуультаас авах хугацаанд бүх ажлаа амжуулах тийм л хуваартай болчтой. За таны бахархдаг одоо хүн хэм бэ? Тий. Мэдээж маш олон хүн байгаа. Гэхдээ би хамгийн түрүүнд бол аав ээжигээ биднэрээ манай гэр бүл байна. Манай аав ээж бол игд хүмүүс. Манай аав бол баг залуугаас ихтүүлээд өөрийнхөө байгаль газрынхаа цагтаа ярьчин хүчний хангамжийг хариуцж байсан. Дорногов аймгийн Замун улсум тэр битгээд бүгд аймд хятад дадуулсан 90 хотын цахилгаан хангамжийг хариуцж байсан. Тийм залуугаас ажиллаж байсан. Тэгэхээр би бол аав ээж гэр бүлийн хэлмээр эхнэр хоёр хүүхдээрээ бас бахархдаг юм. Дараагийн ээлжинд бол найз нөхөд хамт ажилладаг ажилтнуудаараа одоо хуульчнараараа бахархмаар байна. За Отгонбаатар өмгөөлөгч өөрийгөө 20 настай гэж төсөөлвөл өөртөө ямар зөвлөгөө өгөх вэ? Бидний 20 нас яг үнэндээ нэг тийм шилжилтийн гэмээр үед өнгөрсөн байхгүй юу? Хэдийгээр нөгөө одоо 2000 он ихэр өсөг. Яагаад ч юм бид нэг багасаа дандаа шилжилтэнд явсан. Одоо 5 дугаар ангид орсон чинь доотлын 3 дугаар ангийн хүмүүс маань дөрвийг алгасаад бид нар ороод ирсэн. Бөө олол болцсон. Тэгээ 10 төгсөөд их сургуульд орсон чинь манай их сургууль маань 5 жил болцсон. Ингээл тэр үед тэгээд тий 5 жилийн ихний төгсөлт байхгүй. Тэгэхээр би бол 20 наснда байсан бол өөрийгөө илүү их хичээх хэрэгтэй. Дээр нэмээд гадаад хэл сайн сурах хэрэгтэй гэсэн. Тэгээд өөртөө зөвлөгөө өгмөр. За яг одоо таны насанд одоо хамгийн гайхалтай зүйл юу байх вэ? Юу байдаг вэ? Одоо би бол бүх зүйлд тэгэл гайхалтай гэж хэлмээр байна. Одоо манай яг өөрийнхөө бүрдүүлсэн энэ ажлын хамт олон найз нөхөд тий энэ бүгд
Дээр нэмээд мэдээж миний гэр бүл эхнэр хоёр хүүхэд маань гайхалтай. Тэгээ энэ бүгдийг би гайхалтай гэж хэлнэ. За дараагийн асуулт. Их ачаалттай дарамттай үед одоо яадаг вэ? Яаж тэрнийг даван дуулдаг вэ? Энэ бол хуульчнад бүгдэнд нь байдаг асуудал. Янз бүрийн арга байдаг. Тэ. Миний хувьд болохоор нэгдүгürt бол хөгжим сонсдог. Айл болох нам хөгжим. Тэгээд чихвчээ зүгээр нэг сонсоо суухтаар тодорхой хэмжээнд тайвширна. Тэгээд мэдээж гэр бүлдээ тэр үед тухайн үедээ цаг зарцуулах хэлж байна. Тэгжээж би илүү их тайвширлыг болж байгаа. За. Өвлүү зон уу? Тийм. Энэ их гоё асуулт. Би наад чинь бодож илээ л да. Ер нь бол би 100-д илүү дуртай. Гэхдээ их нэртэйгээ танилцсанаас хойш өвөлд илүү дурсан. Яагаад гэхээр би их нэртэйгээ өвөл танилцсан юм л дээ. Тэгээ өвөл надад илүү татна. Тийм санагдав болцсон. За хамгийн одоо таны эрхэм багш гэвэл хин нэг л олон багш яваа. Мэдээж тийм бүх багш нар эрхэм. Гэхдээ анхны А усыг зааж гисэн одоо манай бага ангийн багш чулуун цэцэг багш минь одоо хүртэл сумандаа сайхан амьдарч байна. Тэгээ би бага ангийн багшаас хамгийн эрхэм багш гэж хэлмээр байна. Тэр аль аймгийн сан бэлээ? Дорногов аймгийн эдийн. Тэгэхээр та тэр нутгийн хүн байна гэсэн. Тий, говь юм шүү дээ. Тийм байна. Тий. За, амжилт таны хувьд одоо юу вэ? Би энд бол яг хуульчийн хувьд хэлмээр байна л да. Мэдээж амжилт бол сайн сайхан зүйл те. Гэхдээ миний хуульчийн хувьд бол зүгээр сэтгэл ханамж гэж хэлмээр байна. Ямар ч шүүх урд орсон шүүхийн шийдвэр хийнийх нь тал аль нэгний талд гарах хэрэгтэй шүү дээ тий. За эсрэг талд гарсан ч гэсэн шүүхийн шийдвэр нь үнэлцэлтэй ойлгомжтой хин ч яарсан тийм байна гэж байвал одоо тэр бол сэтгэл ханамж ахгүй. Тэр бол миний хувьд ч гэсэн амжилт. Тийм шийдвэр гаргуулж чадж байна гэдэг бол. За ингээд хамгийн сүүлийн асуулт шийдэхэд одоо бэрхшээлтэй хууль зүйн асуудлын шийдлийг та яаж олдог вэ? Би бол яг тухайн үед тийм асуултад тулахлаар орчтой. Тэгээд гэртээ хараад боддог. Гэртээ одоо гэр зүрийнхээ ажлыг нэгтэй тусаж явахдаа хүүхдүүдэд тоглож явахдаа бас тодорхой юм боддог. Тэгээд аяг цаавж явахдаа эсвэл хоол идэж явахдаа шийдэл ороод ирдэ шүү дээ. Тэгээд маргааш өглөө бол би ямарсан шийдэлтэйг хүрээддэг. Зайстаг гоё бас сонирхолтой арга. Сонирн байна. Шийдэл болд юм байна. Тийм л байна да. За ингээд асуулт маань дуслаа. Манай өнөөдрийн дугаарт хамгуулагч Отгонбаатар оролцлоо. За танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. За баярлалаа.